Захаигаас өнөөдрийн бичлэгээрээ бид нэр 70-аад гарсан part 2-ыг оруулж байна. Гэхдээ энэ бол special дугаар. Би яг тэгвэл second C орсон байна, guys. Ямар ч байсан тэгээд second C орсон байгаа, guys. Тэгээд сүүлд оруулсан бичлэгээсээ бол 9 хоног өнгөрсөн байна. Тэгээд 9 хоног өнгөрөхөд бол би нэлээд хэдэн grind хийсэн. Гэхдээ бол 9 хоног өнгөрөхөд би нэг ихний 3 хоногт нь бол 700 level бол хүрсэн байсан. Тэгээд 700 өчээд үлдсэн хоногт нь бол 136 level бол нэмсэн байна биш ээ. 236. Тэгээд яаж одоо second C орвоо гэвэл одоо хадал явдлаа ярил одоо level up одоо дэгжин гүнж гэдэг нэг хөдөө хамт хийсэн заяа. Тэгээд дараа нь одоо шууд 700 level хүрчээд priest нь очиж одоо нэг түлхүүр аваад одоо ice admiral-ыг очиод алсан байгаа зүгээр алах гэж бөө юм болсон мөрөө. Дэгжин гүнжээ одоо тусламжтай л нэг арайчуу нэг малсан да. Тэгээд дараа нь бол saber авсан. Одоо saber авахын тулд нэг баахан ногоо юм асаасан. Тэгээд ногоо юмудаа асаачаад тэгээд нэг одоо jungle-ийн голоос одоо торч авсан. Тэгээд энэ торчоо авчаад би desert руу явсан. Тэгээд энэ хаалгыг шатаад саяны аягийг аваад заяа бүр Frozen Island руу нисээд. Тэндээсээ нэг одоо тусал ус одоо аягандаа аваад. Тэгээд дээр байгаа нэг өвчтэй ч гэх юм уу нэг хүчгүүч гэх юм уу нэг тийм ямар ч өвчин тоссон царайг өгөхөнд одоо нэг ус өгсөн заяа. Тэгэнгүүт одоо тэр хүн миний хүмүүстээ уулзаад нэг очиод дуулцчих гээд хэлэхгүй яадлаа. Тэгээ хүүтэй нь очиж уулзсан чинь нэг босс асуусан. Би тэрийг ойлгоогүй. Тэгээд буцаж ирээд дуулцсан чинь надад нэг загалмаа өгсөн. Тэгээд би энэ загалмаагаар нөгөө jungle-ийн тэнд голын одоо хаалгыг онгоолгоод Saber-ийг алсан. Одоо Shanks-ыг алсан заяа. Тэгээ хотлоо оноо даацтай зөвхөн гарвлээ тэгээд. Тэгээ шууд Saber-тэй болоод цааш яваад Instinct-тэй авсан. Шууд дээш нисээ Saber авсан юм чинь. Тэгээ Instinct-тэй авчаал одоо Middle Tower руу яваад second C орсон байгаа. Тэгээд энэ level-ийг бол нэмсэн. Тэгээд бодтой rank-ийн хийчих гэсэн чинь бол яагаад ч чадсангүй. Тэгээд одоо бодтой rank-ийн хийхэд бол нэг дөөг бол барахгүй юм билээ. Тэгээд нэг хоёр дөөгтэй бас нэг одоо бодтой арыг хийх гэж үзсэн даанч фейлдсэн. Би ороод өгсөн. Тийм тэгээд ер нь бол сүүлийн 3 минут дээр бол өгсөн. Тэгээд 3 минут яж яхад нь бодтаа ч яж яхад өгөж өгөхгүй. Тэгээд ямар ч юм жижигхэн бодтаатай л байна да. Тэгээд Shark одоо water kung fu авсан. Тэгээд энэ рекорд дээр. Тэгээд сүүл одоо авсан 700 level-ээсээ нэмээд нэг 236 level бол нэмсэн байна. Тэгээд энэ хэсэг бол guys бүр нэрээ level up хийхэд хамгийн цагийн гар зэрэг. Би тэндээ одоо level up хийсэн шүү дээ. За тэгээд өнөөдрийн бичлэгээрээ хийх зүйл хийвэл одоо тэр одоо кафе дотор байгаа нэг хүнээс task аваад quest биелүүлнэ guys. Тэгээд ямар quest гэвэл одоо энэ нэг ногоо өстэй Bartilo гэдэг нэг guys одоо quest авсан заяа. Тэнгүүт энэ guy одоо ямар quest өгдөгөө гэвэл тэгээд энэ саяны ногоо өстөөс бол ийм quest авсан заяа. Одоо Swamp Pirates нь одоо тэнд дий. Одоо таач одоо надаар чилүүлэлтгүй мэдчихэл байгаа хата бүгдээрээ тоглолцсон. Тэгээд тэндээ байгаа 50 хүнийг бол ална. Тэгээд энд бол нэг хакер байна. Одоо энэ бол надад гай болно гэхээс тус болохгүй. Тэгээд хамаг NPC нахгүй болц дээр. За тэгээд ямар ч байсан сервер хүү хийгээд арай өөр сервер болоод энэ нэг 50 зэрийг алчий заяа guys. Тэгээд үзээгүй би нэрээ сая хэллээ нөгөө нэг Godmi тэгээд нэг дэгжин гүнж хоёр маань надад нийлж байгаа цаашийн одоо Godmi надад дөөг өгсөн заяа бүр шууд sequence орж ирээ шууд дөөг өгсөн заяа. Тэгээд би бас нэг юм гайхсан нь одоо Godmi бас баян юм шиг үлээ.
Тайгер эзнээ шууд буцаад дүүг идэх шиг болсон. Эсвэл шууд перм дүүг мөгтэл байсан баг. Тэгээд манай би бол бодтой хайж аваад юусоо бодтой олголоогоо тэгсэн дэгчин гүнжид байсан байлээ. Тэгээд хоёр хүрүүт өгсөн. Хоёр хүндээ бол баярлалаа. Тэгээд яг энэ хэсгийг хараад үзээрэй guys. Би бол ямар ч хэлсэн тэр өгсөн бодтойг нь бол идсэн байна guys. Тэгээ яг энэ байна. Тэгээд гэхдээ бодтой өнгөний чадаагүй гэдэг би сая хэлсэн. За тэгээд одоо шууд 50 зэрэгээ шууд алээ зөө. Гэхдээ би шууд 700 секунд орсон бичлэгийг оруулж ихээр бүр нэг 5 минут 4 минутын бичлэг болоод тахгүй бүр нэмээд. Тэгээд бос нь болохоор нэг хэрэггүй нэг грайндийн хэсэг байсан бохгүй юу. За тэгээд ямар ч хэлсэн шууд энэ нэг улаан өстэй одоо дээрээ өс наацсан хүмүүсийг газ алчи. Тэгээд газ алчи. Зэгээс тэгээд ямар ч хэлсэн сүүлийн NPC дээр бол ирсэн байна. Нэг цодоо тална. Маа. За ер нь бол easy байлаа. Тэгээд нөгөө хүнтэйгээ дахиад яар гэж юм. Тэгээд очоод яри. За тэгээд ямар ч хэлсэн Бартило дээр бол ирлээ. Тэгээд сайн ажиллаа. Тэгээд одоо шууд очоод Жермиг хаал гинэ. Spring user гээл юмэрэд байна. Одоо тэр Жермин байт юм болоо да одоо. Баргийн төрж өгдгөө нөхөр байлээ тэр ч ёстой. За guys. Бид нэр Жерми дээр ирсэн байна. Одоо энэ шууд хаална. Бэнда нэш. Энийг бол бодтой болж алахгүй юм. Одоо өгүүлээс энэгөө тий. Маа. Хүүрээ ондгүй. Маа. Энэ хэцийн толгой байсан. Энэ үццгээ. Тэгээд би сая өхөөгүй шүү. Та юу ч хараагүй шүү зөө guys. Тэгээд би сая өхөөгүй байжсэн чинь нэг юм quest ачлаа. Заадлаа. Сая би Spring user-т өгчлээ. Тэгээд өгсөн чинь нэг юм сонин оо title өгч юм. Тэгээд одоо дээ макшиг гэх юм одоо энэ. Чамайг бол барахгүй мэн зөө шүү. Одоо би шууд бол давс чи жимсээ ашиглаж байгаа юм чи би бас жимсээ ашиглалаа. Чи яхаараа юм яхаараа даваад талтай тий. Бэндэмэн. Чи бол easy одоо арчи. Бэнда. Easy. За. Та нөгөө нэг ялагдсан юм чи яриа л энэ. За одоо шууд кафе руу явъя. Шууд. За шууд reset. Зэгээс тэ буцаад кафе дээр бол ирлээ. Тэгээд Бартолиотой уулзж гин. Guys, picture. Factory. Наагаал. Зэгээс энэ factory-г авч чадах нь бүгдээрээ харцгаая. Тэгээд миний мастер бол гайгүй байгаа. За бүгдээрээ очие. Бас юуны магад авчиж магадгүй шүү дээ. Би баг авахгүй л ахалтай. Гэтэ ядаж жимс баг мөнгөтэй очиж штеп. За задаараа. Би баг авахгүй юм байна. Guys. Авахгүй юм байна.
Ийм баг дийм гэж юм чи яаж авах юм бэ guys? Юу guys би буутай олчлоо. Юу харагдахгүй л ихтэй ёо. Нарта ноогтой буутай олчлоо. Ёо ичээ. Актив райфл биш ийм болц юм уу? Чи ингэж ардаа өөртмөс гүйдгээс шүү дээ. Ямар гоё болцсон юм бэ? Зэгээс би сээр мөнгөгүй болохоор жимс дарж чадахгүйсэн тэгээд одоо бол жимс даръя. За. За жиолас би лейти өгсөн шиг дахиад нэг гоё фрукт өгч. Бараа бөөч юм. Чамайг л айлгана. Ой. Гоё фрукт өгөх үү? Ой. Гол дахиад бод мэдээ. Чи нөхгүй шин чи гоё фрукт өгөөрэй мэдээ. За дараа. Яс дараа. За. Quake. Надаа байгаас нэг дадах юм. Ёо, надаа байгаа штий. Би Yeti-гээ чи одоо өөрийнхөө main аккаунтад өгсөн guys. Өө чи за би чамд энийг хандивлаа. Энэ гоо байж байна. Одоо би чинь тэр дээр байгаа гайтаа байж байгаа би чамд өгсгээ. Одоо нэг шийд. Ёо амар лагч юм guys. Одоо энэ гой чинь чи нэг алын шүгээд юм шүү. За буруу аав. Васа надад зөндөө. Алло. Буруу ааны. Буруу. Гомдсож байгаа юм уу? Бисээ өгөх гэжсэн шүү дээ. Эчва. Дөө чи гой фрукт өгөх гэж чинь. За буруу баяр үгүй чи Quake олчлоо. Баярлалаа надад зөхгүй одооны блоглч нар бүр ийм болц бүр нэгсэн. Тэр бүр нэг бөөлийдэх гэдэг бас тийм мобинд. Чи чадахгүй заяа. Би main аккаунтаар орж ирэл та нарыг алъя штэ нэрээ. За тэр ч яах. Суудаар оцлохгүй. Аадлаа. Тэгээс би энийг яг яа гэдэг байгааг бол ойлгохгүй байна guys. YouTube ухах юм байна. Gladiators гэж штий. Би ойлгоцсон guys. Нөгөө нэг энэ дээрээс код аваад хүмүүсээ чөлөөлөх юм байна нэг Colosseum руу яваад. За энэний кодын одоо зургийг дарна даа. За ямар ч байсан одоо Colosseum-ийнхаа тэгээд хүүхд хүмүүсийг судлалаа да ёо. Гацаадах юм. За тэгээд эхний код нь гэвэл Y хязгааргүй. Тэгээд C одоо энийг бол C гэж нэрлэчихье. Тэгээд S F хаана. S M хаана. Би төрц. Энэ шүү дээ. M F N B. Малгайтай болсон guys. Би ингээ бүр илүү гоё малгайтай болчихж байгаа юм шүү. Илүү хаана вэ? Гаргаад ир. Би ч нөгөө нэг Luffy-гийн энэ бүр илүү гоё зохих юм би ч гинаар та. Нүдийг таглал таарч тий. За тэгээд одоо яах юм? Энэ минтээ уулзахгүй шүү дээ тий. Чи мөр 3 дахь талаа ороход тийм 1500 левел хүрээд bounce one-ыг авах гэдэг. За тэгээд одоо яваад кафе руугаа яваад нөгөө нэг Бартолиотойгоо уулзъя да. Зэгээс самарчсан кафе дээр бол хүрээд ирлээ. Тэгээд энэ Бартолио thank you одоо надад туслахад баярлалаа л гэж юм. Тэгээд одоо би юу хий? Одоо дууссан юм уу те? За одоо нөгөө нэг дээдлийнхаа хүнтэй очиж уулздаг санагдаад байна. Чүгөө. За нэг иймэрхүү юм руу гарах гэж зовоод байгаа юм да. Лайдтай явахад бол ямар ч асуудал байсан тэгээд. За ийш чи орохын тулд тэр энд нэг
бүдүүн гэх юм уу энэ юм жимс өгөх гээд байгаа штий. Ой, чамд яаж жимс өгдөм бэ? Өөрөөс нь ч үтэн тэр ардаа тэр гавьяа агалт юм шиг нүдийн шилжилт үүссэн чи. Тэр сахал махал чи яагаад дулаан өнгөтөө? Чи яагаад өсөө бодулсан чи? Чи ямар шанк сууч? Би чамд юм гоё жимс өгөх гээд нь штий. Тэгээд энэ Свений чи алах гээд байна. Тэгээс тэгээд би бол энэ Свенийг бол яаж алдгийг нь бол мартчихжээ guys. Тэгээд санаж байгаа бол та комент хэсэгт бичээд өгөөрэй. Тэгээд энэ удаагийн бичлэгийг бол ингэж өрн дуусгая. Тэгээд дараагийнхаа бичлэг дээр бол бодтой авенкины хий гэж бодож байгаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Төөрөө баяртай. Тэгээд лайка дараарай. Лайка дарснаар чи миний бичлэгийг илүү олон хүмүүст хүрэхэд тусламж болгоно. Тэгээд үзэж байгаа хүмүүст бас subscribe дараарай. За тэгээд fruit өгсөн бас тусалсан Godme тэгээд дэгжин гүн хоёртой бол баярлалаа. Тэгээд second-ийг ороход бол хоёр бол ер нь маш их тусаллаа. Тэгээд зарим хүүхдүүд одоо Roblox-ийн чатаар орж ирээд тоглолтын Монголыг хэлээд байгаа шүү guys. Тэгээд Discord руу ороорой. Би тэгээд нэг Discord-ийн танилцуулга бичлэг хийн гэж бодож байна. Тэгээд миний статус нэр иймэрхүү байгаа шүү guys. Тэгээд 2 refund start зөө. Refund. За тэгээд жихнээсээ энэ удаагийн бичлэгийг дуусгая. Тэгээд гоё бичлэг таалагдсан бол лайк саба дараарай. Тэгээд би дахин хэлж байгаа шүү guys. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай guys.